Hi guys. Өдрөөрөө минь тэгээд миний аялагын влогтой хамтдаа байцгаая. Нислэгээ хүлээх зур. Лаунжлон ороод нэг алтангоо уучаад голд дээр скалп барилж яасан байгаа. Тэгээд хэсэг хүлээж яваад арилжаа маань мэдээж ашигтай орсон. Арилжаа бүгдийг хасан байгаа. Тэгээд Бээжинг аэропорт дээр буусан байна. Бээжинг аэропорт дээр буучаад Starbucks ороод бас арилжаа гэдэг хэсэг ашиг хийгээд гарсан байгаа. Тэгээд ингээд энэхүү арилжаанууд маань бүгд миний Telegram сувагт өгдөд явж байгаа шүү. Та бүхэн дэлхийн хаанаас ч үн төлбөргүй сигнал аваад манай аккаунт бол нэг дагаад ашиг хийх бүрэн боломжтой байгаа. Арилжаа бол эрхчлөө. Арилжаа бол амьдрал юм аа гэж. Тэгээд Бээжингийнхаа аэропортоос цаашаа яваад Чүнчүн гэдэг газар утсан байгаа. Тэгээд буудалдаа орж ирсэн нэг юм буудал захиалаад буусан байсан. Ерөнхийдөө бол дайж хөөрхөн буудал. Тэгээд маргааш өглөө Чүнчүний төв талбай дээр явж исэн чинь гинт доошо борлоо. 23 давхар дээр бид нар bijсэн үндэ төв талбай дээр явж гин гэж бодсон. Айгуу сонир зохион байгуулалттай. Зэнд харагдаж байгаа доороо хүмүүс бол мэдээж зураг авах гал гэж байгаа. Тэгээд бид нар хүчтэй явсан тулдаа ингээд хайд хэмжээ буюу ноцлог газар ирч чадсан. Нэг хэсэг хятадын уламжлалт цайг уучаад энэ барилгалаа энэ метро ордог. Энэ их сонин. Тэгээд энэ Чүнчүний алдартай спотуудын нэг зайсан аргал юм аа Монголоор бол. Тэгээд энэ дайны үед дэлхийн 2 дугаар дайны үед нэг хүний эзэмшил газар байсан гэсэн. Энэ You mean I need to repeat the Mongolia? Mongolia. Mongolia is a really beautiful country. I love you guys. Yeah. Ингээд манай хүчч залуу маань би ингээ монголчууд тартай шүү гэсэн нэг бичлэг хэлсэн байна. Тэгээд энэ чи нөгөө од болоод байдаг моциклтэй бичлэг байдаг штэ. Тэрийг хэлэх гээд ирсэн байна. Тэгээд нөгөө бичлэгээ хийлгсэн. Instagram дээр рийлээр орсон байгаа. Тэгээд моциклтэй бичлэгээ хийлгэж дуусчаад үзэсгэлэн Чүнчүн хотын байгалыг гайхамшиг харчаад тэгээд таксинд явж байхдаа нэг хэсэг арилжаа харсан байна. Чүнчүний алдарт шелтер бомбоглолтын дайны үеийн бомбоглолтоос хамгаалсан новч. Энэ новч нь одоо ингээд ресторан үйлчлэгээний газар болсон байлаа. Тэгээд энэ ч нэг хотпот идчихэд цаашаа хөдөлсөө. Энэ ч ингээл манай хүч нөгөө хоолыг танилцуулах шиг ийм хоол ийм үтэйгэл. Тэгэл ингээл бачид мөрөндөө бол ном сум харвчаал. Энд айгуу гоё моциклнууд таадсан. Тэгээд энэ дрон шоу өдөр болгон Чүнчүн хоттой болдог юм бэлээ. Тэгээд оройдоо гэж явж байгаад очрлж амар олон хүмүүс тунд арайч өмөж орж энийг барилгын зургийг авсан байгаа. Ингээд зургийг та бүхэнд харагдаж байна. Тэгээд маргааш нь өдөр ингээд сайхан унтж байгаа л байшин дээрээс дүүжлэгддэг зураг авах болсон. Тэгээд тэнцээ очиод өмнө WeChat-аар холбогдсон байсан нөхөртөөгөө уулзаад тэгээд аюулгүй байдлын зөвлөмж аваад байшингийнхаа дээврээс ингээд дүүжлэгтэй зураг авалтаа хийлгсэн байгаа. Ингээд нөгөө зураач гээшээ доошоо хар гээл хэлэл. Тэгээд эцэст нэг ийм зурагтай болсон. Тэгээд маргааш нь Хайнааны Сайнаанд ирсэн байгаа. Амраад хэд хоног энэ ч нэг 3-4 онсон баха. Тэгээд энэ чинь сайхан талын хэрэг дээр чийлрээд сайхан энэ талаан төрлөг сонсоод амархан хайжгаар арилжаагаа хийгээд энэ бүгдийг сигнал рүүмдээ дуудалсан. Дэлхийн хаан ч гэсэн
ашиг хийгээд явж болдгийг шүү залуусаа гэдэг зүгээр энэ хөнкөө мессежээр харуулах гэсэн юм аа. За тэгээд энэхүү аялын бичлэгтээ минь хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяр таа.